Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 5 дугаар хэсэг. 10 жил дарахныхаас довчин гинэт буцаж ирсэнд ээж сур маань уйлан дуулан амьдралаа аваад явах гарын урд үүтэй болоод ирээ гэж чамааг явуулаа үсттэй. Сайн дараханд шав оруулж байхад чи хүний итгэл алдлаа гэж ээж нь нэлээд ширүүхэн зэмлэв. Хар цагаан дуугүй шуугтан суухад овчин гэмээ ухаарч буй гэлтэй. Харин бод дархан их харамссан хүний царай гарган. За хүү минь. Би чамайг өөрийнхөө сэрэтрээсээ илүү дархан болно гэж итгэж 10 жил дарханд шав оруулж байхад чи хүний итгэлийг алдаад ирлээ. Нэгэнт хүний итгэлийг алдсан хүн яаж эргэж очих нүүр байх вэ? Гэж худлаа манжирхсан ч эрсэнд нь хамгийн их баярсан хүн нь мэдээж бод байлаа. Довчин Түшээдхан аймгаас ирснээсээ хойш тэр хаяахан уул тахилгын наадамд барилдах болов. Ганц нэг давдаг болж үүндээ урамшаад байгааг нь харсан Эрүү Вандан өөрийнхөө алдааг давтчихвээ гэж айсан тэр. Нэг өглөө босоод цайлд суух зуураа. Зулгийн ханц татсан монгол гутлаа ээжээрээ оюулд суухад овчинд хандаж. Довчин миний хүү аавыгаа ямар хувь тавилангаар таяг унаж аяг ёроолтохоос ид шидгүй болсныг мэднэ үсттэй. Гээд тэр цаанаасаа сэтгэлийнхээ гүнээс нэг ёг хийсэн үгээр аав нь ганц хүүгээ хүний дайтайл хүн болгохыг хүссэн. Одоо чи нас биенд ч бараг хүрлээ. Чамайг өдий зэрэгтэй өсгөхөд эмээгийн ач гавьяа их байсан. Мөн энэ бод ах сэндэн ихч хоёрт ч байнга талархаж явах ёстой. Аав нь юу хэлэх гээд байна гэхээр миний хүү ааваасаа сургамж ав. Аав нь ээжийнхээ үгэнд ороогүйгээс болж үүртийн ийм зовлонтой болсон. Миний хүү бүх гэдэг чинь хүнд таарахгүй гэж байдгийм байна. Надад лав таараагүй юмдаг. Хүүгээ миний алдааг давтаж миний айдал зовлон бүү үрээсэ гэж бодож байна. Аав нь чамайг бүх барилдахыг чинь дэмжихгүй байгаа шүү гэж хэлэхэд довчин бодол тунгаах мэт хүнхэр том тухай илэн сууж байснаа тэрээр дуугарсангүй. Ерөнхийдөө тэр ойлгож байгаа нь илт байвч довчинг дуугүй гараад явчихаар нь ээж аав хоёр нь хоорондоо ярилцаж байгаад хажтаар нэг хэлүүлээд үзье гэж ярилцлаа. Нэг орой хоёул морио аргамжаад буцах замдаа хажид. Довчон чи надтай гэрлэх юм бол юу хийж амьдрах юм бэ? Гэвэл довчин тулгамдаж би хэмээн төгдрээд бүх барилднаа гихт нь хажид цаашлуулж тэгээд өдөр бүр барилдаан болох юм уу? Гэвэл тэрээр хүүхчиг толгоогоо илснэ. Би жин тэнэ хэмээн ам гарав. Төвний бодол нь тэр үеийн барилддаг ноцолдог бөхчүүд голдуу жин тээдэг байсан тул тэр ийхүү боджээ. Эрбэр тэгшэрсэн довчин аав ээжтэй болон хадан болох буд эхнэр сэндэн нарт өөрийгөө ямар хүн болохоо харуулсан гэж бодох болсон тэрээр тэр өвлөө баян дүүрийн жинг тээхээр 3 хүнтэй хориод тэмээтэй хүрээ явчихв. Ээж аав хоёр нь хориод хүчирсэнгүй. Довчин зөрүүдэлж би одоо эр хүн болсон. Та хоёр болохгүй чадахгүй л гэх юм. Бүх барилдаж чадахгүй болохгүй гэсэн. Одоо болохоор жин тээж болохгүй гэх юм гэж зөрүүдэлсээр байгаад явчихсан ажээ. Цаг төрийн байдал төгшүүртэй болж гавин бароон цагаантан улаантан гээд амнаас ам дамжин сонсогдох тэр яриаг сонсоогүй хүн гэж үгүй. Алж талсан дээрэмдсэн гих муу мэдээ байнга сонсогдох тул Вандан аргаа барж будаар хориулах гээд ч хүчирсэнгүй. Жингийн цуваг ахалж яваа дандарт Эрүү Вандан буд хоёр хоёулаа за дандар минь манай энийг сайн харж хандаж яваарэ. Баг залуу хүн аяндаа та нараас юм сурна үз. Нойронд бүх хоолнд арстан бар шиг л хүн харж хандаж яваарэ гэж хоёул сайн захиж Сүрмаа сэндэн хоёр хонхны дуун жингэн холдон холцоор далд орсон жингийн цувааны араас сүү өргөөд өлдөв. Хөдлөөр тонгойн ортлоо эргэж харсаар довчин одов.
Хажидч довчинг бараагийн тасартал харсаар далд орохт нь нэг хүн дээр сэтгэлийнхээ гүнээ санаа алдаад л гэртээ орлоо. Дандар олон зүйлийг довчинд зааж явлаа. Дандар өмнө нь олон жил тэгээд үдчихсэн хүн болохоор таньж мэдгүй хүн үзээгүй газар гэж үгүй ажээ. Дандар гих 50 иргэм насны намхан тагдгаар зузаан бор хүн ам хуурай явахгүй. Үргэлж ийн л хамт яваа улсаа хөгжөөж явах хүн ажээ. Тэрээр довчинг бод дархны отхон хүргэн вандан дархны ганц хүү хүрээ орж нүд тайлж газар үүсэх гэж явна уу? Аль эсвэл 8 үсэргэж нанчид зооглох гэж байна уу гэж асуугаад пархийн энэд алдна. Нутгаасаа хөдөлсөний оройн нь ачаага буулгаад дандар хээрийн цай чанах зуураа довчинд хандаж жин тэнэ гэдэг чинь тэмээ хөтөлж явахыг хэлдэггүй юм. Хөөг сөөг гэдэг хоёр үг чихэнд чинь чимэгтэй сонсогдоод ирвэл өөрийгөө жин тээх ажилд дасаж сурч байна гэж ойлго. Эртнээсээ нааш жинчдийн дунд замд ачаа хөтлөх, ачааны дунд дагах, ачааны сүүл барих, аяны хөсөг малаа услах, унд хоол хийх, манаанд гарах гэх мэтийн үйл ажиллагаа нь маш нарийн тогтсон дэг журам бий. Үүнийг хинч гажих ёсгүй. Ачаа хөтлөх албыг хийж яваа, миний үгийг дунд болон сүүл хөөж яваа жинчдийн өгөх дохио хөг аяыг анхаарч харгалзан хөсгөө хөдөлгөх, хөдлөхийн сацуу буух буудал харах, сонгох хөдлөхийг жин хөтлөгчл мэддэг тул түүнтэй жинчдийн хинч үг зөрөхгүй байх ёстой. Энэ нарийн дэг журмыг зөрчвөөс олон тэмээний хамар авах, ачаа бараа гэмтэх, тэмээ малаа гэмтэх, эрсдэлтэй тул нэг л хүн шиг бие биенээ мэдэрдэг байх хэрэгтэй гэв. Салхины чиг иргэн утаа нүдийг нь хорсгосон бололтой нүдээ онийлган тэмээгээ ууж яваа нөгөө хоёр хүнээ хараад л энэ хоёр хүн надтай 10-аад жил хамт явж байна. Энэ гооргор нөхрийг өндөр гаадан гэдэг юм. Хөөхий эхнэр нь энэ намар өнгөрчихсөн. Чи нутгийн хүн дуулаа биз? Харин тэр надтай адилхан намхан нөхрийг дорилог гэдэг юм. Этгэж болох улс та. Над чигээл дөгөр баяны угаацыг идэж уяатаа нохоошгол салж үл чаддаг улс бид гуравч нь. Харин манай эзэн дөгрийн хүү дарам загдыг аав нь явуулах гэж байсан гинэт харин болчихлоо. Түүнийг явбал хэцүүдэхгүй юу? Бас нэг баяны хинц хүүхдийг эрхлүүлэх гэж зүдрэх байсан юм гээд гал дээр буцлах хар цайнаас бүснээсээ аяга аван хийж хангаа дэлхийд өргөөд баян хангаа минь аян замыг минь эвэн түшээрээ хэмээгээд өөрийнхөө аяганд цай хийгээд за дүү цай уу. Өнөө шин чи отог манах ээлжтэй шүү. Чон боохоо хулгай зэлгээ ихтэй шүү хэмэв. Жинчэд бэлэн нүдсэн борцтой хоол пурхийлгэн буцалгаж идчихгээд л тэмээгээ тойруулан уяад дотор нь тэн ачаага бөөгнүүлэн хурав. Өөрөөсөө хатгууранда орон нэхий хүнжилдээ шурган унтахаар хэвтэв. Харин довчин зузаан үзүүрсгэн дээлээ өмсөөдөл дандрын өгсөн хүнд модон муныг барин хатгуураас гарч ирлээ. Өвлийн шөнийн тэнгэр од мэлтэж жавар тачигнаж байлаа. Ээжийнхээ хийж өгсөн хурган малгайг даран өмсөөд мунаа чанга гэгч натхан тэмээгээ тойрон эрэглээ. Чимээ аниргүй нам гүмшүн гэнэт дэргэж чахуун гэнэт чон уйлахад дотор нь арзас хийж цоцсон ч тэрээр тайвширч өөрийгөө зоригжуулан за чи энэ жил 18 хүрч эр хүн болсон шүү дээ. Эхнэр авах гэж байж ганц муу чон уйлахад айгаад байх юм гэж өөртөө шивнээд цас жахруулан откоо тойрон алхаж байтал ард нь цас жахрахад арзасхийн эргэн харвал дандар босчихсон араас нь ирж байлаа. Тэрээр за чи айж байна уу? Би сая чон уйлахаар нь босоод ирлээ. Наад боохойнууд чинь аюултай шүү. Гэхдээ хараахан отог руу дайрч зүрхлэхгүй байхаа. Боохойн түрүүнд хэрэ борооны түрүүнд шороо гихчээр хулгайч дээрэмчд нарал аюултай шүү. Мөн энэ цаг төрийн байдал эвгүй байна. Тэр цагаантан гамин бароо нартай л таарчихгүй байгаасаа да гэж хэлээд довчин дагуулan ингэж эргэж тойр хэмээн хэд хамт тойрчход хатгууртаа оров. Хариугүй өөр цайх шинжтэй цагаан гэгээ тодрох үеэр тэмээ дуугаран цас шажигнан бөөн бараан дүрс бүртэлцэн гараад ирэхэд нь мунаа чанга атхан наанаас нь дөхөн очвол
Тэмээ хүн унсан хүн байлаа. Унсан тэмээтэйг хоёул битүү цан хүүрэг болчихож тэрээр сайн байна уу? Аян замдаа алжаалгүй тавтаа сайхан морилж явна уу хэмээн мэдлэгт нь довчин сая л нэг тайвширч мэндийг нь мэдхэд нөгөө хүнч тэмээгээ зогсоогоод үсрэн тэв хийтэл буугаад манай отог энүүхэн танахаас нэг өртөө хэртэй газар буус юм. Өчигдөр орой бүрий тасраад хоол цай идэж байх зуур 2 тэмээ байдаггүй. Хулгайч нь аваад явчихаж сая би мөрийг нь хөөгөөд танаа энд ирлээ гэхтэн довчин манай энийгээр ирээгүй дээ гэвэл нөгөө хүн тэмээнүүдийг тойрон харснаа. Өө манай 2 тэмээ энэ байна гэв. Нээрээ цан хүүрэг болчихсон 2 тэмээ тэмээнүүдийн дунд оруулаад уйчхаж. Довчин сандарч яаран дандрыг босгож тэмээгээ бүртгүүл хизээний 2 тэмээ алга байлаа. Довчин өөр хаярхын өмнөхөн даарахын эрхэнд тэмээний бөөрөнд наалдаад жаахан унтах үеэр л энэ зүйл болж. Нөгөө хүн дандарт хандаж та нар ийм залуу хүүхдээр шахуу хүнээр мананд гарах гэж энэ хулгайч одоо талийсан байхаа гэд хэрвээ тусламж хэрэгтэй бол хэлээрээ. Манай хотог энүүхэнд ойрхон байгаа шүү. Миний нэр алдар гонгор химээгээд тэмээгээ хөтлөн одов. Дандараа довчин дагуулan өөр хаярхад мөр огтлон үзээд 2 ч морьтой хүн байсныг олон мөрийг нь даган яаран явлаа. Нар мандах үеэр өртөө хэр яваад л малын мөр олдоод тэмээний мөр хаяахан харагдах шиг болж мөрөө алдаж мөнгөнөж өдөржин явсаар оройны нар шингэх үеэр тэмээг нь хөдөлж яваа 2 морьтны барааг харж хойноос нь хөөв. Нөгөө 2 нь цаашаа яаран зүгтаалаа. Хөөцөлцөөр байгаад бүрий болгочихв. Гэсэн ч сар саруулхан болохоор хойноос нь хөөсөр байгаад саахалтын хэртэй газар эрэхтэн урдаас нь буун дуу тасгийж жихний хажуугаас сум шунган өнгөрөв. Дандараа довчин 2 зогссонгүй хөөсөөр яг дөхөөд эрхийн алдад Бердан буун гацчихсан бололтой бууга хөтөлж явсан 2 тэмээтэйгэн хаян 2 санд мэд зүгтааж одов. 2 тэмээгээ хөтлөн Бердан бууг нь олзлон авч буцлаа. Тэр шөнөө дандар өөрөө мананд гарав. Маргааш өглөөн нь эрт тэмээгээ ачаалан хөдөллөө. Довчин ч өөрийгөө л зэмлэж яв. Харин шүн ирсэн хүнтэй замдаа таарлаа. Сайн ноён хаан аймгийн зоригт засгийн хошууны жинчид байв. Шүн ирсэн хүнийг гонгор гэдэг гин. Эд нас бие тэгширсэн сайхан бие хаатай хүн байв. Тэрээр довчин эр хүн тэмээгээ олоод ирж нойрноос морио чөмгнөөс хутгаа гэдэг үгтэй дээ. Одоо алцахгүй химэн довчинг зоригжуулав. Сүүлд дуулах нь сайн ноён хаан аймгийн бүх хүн байлаа. Довчин хинч зэмлсэнгүй. Харин энэ нь довчинд ихэд эвгүй байв. Маргааш шөнө дандар за өнөө шөнө довчин мананд гарнаа гэхт нь гаадан дорлог 2 ихэд гайхан том харцгаав. Дорлог би өнөө шөнө гарыг гэхэд дандар үгүй өнөө шөнө довчин гарна гэв. Довчинч дуугарсангүй. Хоолоо идчихэд мунаа барин гарч ирэв. Шөнийн төмөн оддыг ширтэн сэтгэлдээ хаждаа бодон чамдаа би хүрээнээс юу авч очих вэ? Хүрээ их том газар гэсэн их юм үзэн байхаа да гэж төмөн бодлоор өөрийгөө зугаацуулан шөнийн турш цурам хийлгүү өөр цайлгав. Хамгийн түрүүнд дандар босоод отгоо тойрон харж тэмээгээ тоолон бүртгээд за өнөө шөнө сайн мансан байна. Одоо ороод орж дуг хийгээд ав. Тэгээд хөдлөн дөө гэв. Довчин ороод л нам унтав. Тэрээр хаждаа зүүдлэн уудам тал дундуур хоёулаа морь унан наран ургах зүг дахиулж байна гэж зүүдлэн унтаж байтал чихэн дээр нь босоорой гих дуунаар нь өндийтэл нөгөө 3 тэмээгээ ачхад бэлэн болсон байв. Нойронд харам хідээч тэрээр ухсгийн босон засаар гар нүрээ угааж өглөөний цайгаа уучгаад л тэмээгээ ачилцлаа.